Өнөөдөр болохоор би харьцуулж байгаа үг үзэх нэ. За ханзаа харцгаая. Яг адилхан хоёр ханз нэг тишээ хараа зогссон мааз. Тэгэхээр ингээ нөгөө чи өндрөө би өндрөө гэнгээ ингээ харьцуулж байгаа юм шиг ийм харьцуулах буюу аас гэсэн давар ханз ах байна. За жишээ хөлбөр дээр тайлбарлая. Та био гау гэн. Тэр эрэхтэй гэдэг ханз байна те. Би гэдэг чинь харьцуулж байгаа буюу хоёр талд нь юуг харьцуулаад байгаа вэ? Ямар хоёр юм харьцуулаад байгаа вэ гэдэг нь хоёр талдаа орох хэрэгтэй. Тэгээд би гэхээр аас буюу хятад хэлний давар нөхцөлн дандаа хансныхаа урдаа орно гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр эрэхтэй био гэхээр надаас гау өндөр гинэ. Окей? За дахиад жишээ харъя. 这个包比那个包贵。这个 энэ нэг bao цүнхэн би аас урдаа орно гэсэн тийм ээ давар үг нь. Тэгэхээр артлынхаа өгтөй холбогдох буюу наг bao тэр нэг цүнхнээс гүй үнэтэй гинэ. Гүй. За гүй гэдэг үг ингээд өгтөөчих. Юм хөдлөж авсан чинь амар үнэтэй байна гинэ. Тэгээ гүй авахгүй. Гүй гэж байгаа юм шиг тэгээд өгтөөчих. Гүй үнэтэй гэсэн үг байна. За дахиад жишээ харъя. 白色比黑色 цагаан өнгө нь比黑色 хар өнгөнөөс看起来харагдах нэ ганжин цэвэрхэн байна. Ганжин цэвэрхэн. Тэгэхээр дахиад хэлье. Би гэдэг үгний хоёр талд нь юу харьцуулаад байгаа вэ гэдэг нь орох ёстой. Тэгээд би арийнхаа үгтэйгээ холбогдох нь байна. Цагаан өнгө нь хар өнгөнөөс харагдахад цэвэрхэн юм байна. OK， 我们班比他们班的同学多。我们班манай анги比他们班тэдний ангиас буюу тэдний ангийн同学хүүхдүүдээс дуу олон гинэ. Окей, ханзаа дахиад харъя. Яг нэг ханз хоёр тийш нэг тал руугаа хараад зэрэгцсэн байгаа буюу аль нь илүү ямар вэ гэдгийг зэрэгцэж зогсож байгаа харуулж байгаа юм шиг харьцуулж байгаа гэдэг ханз охно. За таад гэрэн даалгаварт өөрсдөө энэ үйлбэрийг орчуулаад бичиж үзээрэй. Өнөөдрийн үзсэн үг би харьцуулж байгаа буюу аас гэдэг дагвар үг байлаа.